Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээрээ та бүхэндээ гард орох цаасан материалыг ашиглан хайртай дотны хүмүүстэй хэрхэн энэхүү дурсамжтай бэлэг хийхийг зааж өгч байна. За ингээд энэхүү эвлүүлдэг зурагчид хийхэд маань 8 шиг тийм куб шог хэрэг болохоор одоо энэхүү куб шог хийхэд та бүхэн маань вакуум цаас буюу энэхүү хатан цаас ашиглаж хийж болно. Эсвэл бэлэн байдаг куб гунцар юм уу модон куб шог ашигласан илүү урт хугацааны хэрэг хийдэг болно гэсэн үг. Би куб шог хийхдээ нийт 7-7 см-аар авсан байгаа. Яг энэ төсийг харж байгаа хэмжээ аваад хийхэд болно. Өргөшөө 7, урташөө 7-оо нийт ингээд ийм хэмжээтэй. Энэ жижиг авснууд нь болохоор наахад зориулсан байгаа. Тэгээ наахтаа та бүхэн маань цаваа ашиглаад наажлан мөн ийм дабл скотч буюу хоёр талаа наалдаг скотчоо цаваа ашиглаад хийвэл илүү наахад хэлбэр. Энэ дабл скотч маань ямар ч бичиг баримтын бичигийг ингэж өөрчлөлтөөр хийж байгаа хоёр талаа наалдаг скотч буюу дабл скотч. Заавал ийм скотч гэх юм уу цавгаар ингэж наагаад хийчихэд юм болно. Тэгээд энийг их баг зэрэг ингэж сайн нааж өгөх хэрэгтэй байгаа. Дараа нь энэ дээрээс авч зураг наахад салгааргүй байх хэрэгтэй. За ингээд 8 куб хийснийхэн дараа 8 куб хийснийхэн дараа скотчог нэгээр хооронд нааж өгнө. Хоёр куб шог ингээд нийлүүлж наагаад ингэж нааснараа яг эргүүлээд наасных нь яг нөгөө талд нь давхар скотчоор наагаад тогтоож өгнө. Бүдүүн скотчоор наавал илүү их болно. За ингээд ерөнхийдөө ингээд 2 куб шог ингээд нэг талаар нь скотчдод яг энэнийхээ скотчтойхоо нөгөө талд нь адилхан скотчтой байгаа. За ингээд нийт 8 куб шог ингээд хоёроор яг адилхан ингээд скотчсон байгаа. Энийг хоёр захт нь яг ингээд скотчны талаа энэ талыгаа ингээд дээдлэлтэн гаргаад хоёр захаа яг дээдлэлтэн гаргаад өөр муу адил скотчсон байгаагаа энэ скотчтой талыгаа энэ талд нь гаргаад захталтаа гаргаад муу адилын скотчсон талыгаа эсрэгээр нь ингэж энэ талынхаа захт гаргаж өгнө. За ингэснээр энэний дараа захт нь гаргаж өгснийхэн дараа яг энэгээрээ эргүүлээд хооронд нь дээдлийн хэсгүүдэд тогтоож өгнө. Тэгэхээр яг ихцээр нь эргүүлснийхэн дараа хоёр захын кубүүдийн хооронд нь тогтоож өгнө гэсэн үг. Сайн хооронд нь шахацаад скотч тох хэрэгтэй. За ингэж скотч бэлэн болсныхан дараа энийг ингэж дээшээ эргүүлснийхаа энэ хоёр талыг скотчдод өмнө нь артлан скотчсон байгаа. Тэрийг наадлаас нь давхар дахиж өгч байгаа гэсэн үг.
яа ингээд анхны байр муу адилхан энэ талынхаа хэлж өгнө. Яг боллоо. За энэ хүү бэлдсэн шоон дээрээ 6 мөн адилхан хэмжээтэйгээр гаргуулад наагаагаа 7-7 см кубик гаргасан бол 6 мөн адил 7-7 см-ээр би энэ 6.5 см-ээр гаргасан байгаа. Ингээд кубе яг нэг явцдаа 6 яг хаана байх нь уу яг өөрөө нэг хүчиг яг тэрүүрийн байдлаар 6 нагаад энэ хүү илүүлдэг шоолор маань нэг